Монгол Улсын их хурлын нийгмийн бодлогын байнгын хороо эрхэм гишүүдээ цусны донорын хуулийн төслийг та бүхэнд товч танилцуулъя. Хуулийн төслийг 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын их хурлын даргад Улсын их хурлын гишүүн миний бие Алдарж Авлан, Ариун Заяа, Бацанбүрэл нар өргөн мэдүүлсэн. Монгол улсад донорын хууль анх 2000 онд батгдсан бөгөөд хуулийн үндсэн санаа агуулган цусны донорын үйл ажиллагааг зохицуулах зорилготой байсан. Улмаар 2012, 14, 15, 21 онуудад нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Энэ хугацаанд манай улсын ангаах ухааны салбарт эрхтэн эдэр шийдвэрлэн суулгах эмчилгээ үйлчилгээ хөгжин, эмчилгээний арга хэлбэр, тоо, чанар зэрэг нь хөгжлийн шинэ үе шатанд гарсантай уялдан дээр дурдсан удаа дараагийн нэмэлт өөрчлөлт болгон шинжилсэн найруулгаар эрхтний донор эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар заалтууд нэмж тусгаар ирсэн. Монгол улсад цус хэлбэл судалгааны салбар хөгжиж ирсэн талаар товч дурдъя. Монгол улсад анх 1939 оноос цус хэлбэлтийн тусламж үйлчилгээ үзүүлж ирсэн боловч 1963 оноос сайд нарын зөвлөлийн шийдвэрээр бие даасан нэгж анх байгуулагдаж цусны донорын хөдөлгөөний идэвхжүүлэх, донорыг алдаршуулах, урамшуулах үйл ажиллагаа хэрэгжүүлж байсан улсын их хурлаас 2007 онд Монгол улсын төрөөс донорын цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлого баталсан бөгөөд уг бодлогын хэрэгжилтийг хангах төлөвлөгөөг 2008-аас 15 он Монгол Улсын засгийн газрын 2008 оны 111-р тогтоолоор батлан 96.97% үзүүлэлттэй хэрэгжилтийг ханган ажилласан. Ирээдүйн чиг хандлага түүний өсөлтийн талаар Монгол Улсын хүн амын сургын хэтийн төлөвөөр идэвхтэй буюу 24-45 насны донорын хүн амын тоонд ижлэх хувь дунджаар 2 дахин буурахаар байна. Дунджаар 20 орчим жил үргэлжлэх энэ цонх үеийн цусан бүтээгдэхүүний нөөц хангамжийн тасралтгүй байдлыг хангах нь бидний өмнө тулгамдсан гол асуудал болж байгаамаа. Цус хэлбэл судлалын үндэсний төвийн оронтой 2014 оноос хойш 20 гаруй хувь нэмэгдсэн байхад цус түүний бүрэлдэхүүн хэсэг цуглуулалт, шинжилгээ, үйлдвэрлэлийн хэмжээ улам бүр нэмэгдсэн. Энэ ачааллыг өнөөгийн хүний нөөцийн хэмжээгээр давах ямар ч боломжгүй болсон төдийгүй цус хэлбэл судлалын салбарыг дэлхийн нийтээр баримталж байгаа нэгдсэн тогтолцоонд үе шаттайгаар шилжих асуудлыг тодорхойлох шаардлагатай байгаамаа. Ажлын хэсэг цус хэлбэл судлалын үндэсний төвийн болон орон нутагт цусны салбар төвийн ажилтнууд цусны доноруудаас авсан судалгаагаар оронтой цалин хөлстэй холбоотой хүндрэл үүсэх, хүний нөөцийн доктортой байдал алдагдах, нэгэнт бий болсон чадамж буурах үздэл гарч эхэлсэн. Цусны байнгын донорт дэмжлэг үзүүлэх, тэдний эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, халамжийн асуудлыг сайжруулах, цус өгсөн донорыг илчлэг нөхөх хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэх, хүн амын дунд цусны донорын нийгмийн ач холбогдлыг таниулсан сургалт, сурчлагыг нэмэгдүүлэх, урамшуулах, цусны донорын үйл ажиллагааг дэмжин зарцуулсан зардлыг нь татвараас чөлөөлөх зэрэг цусны нөөц хангамжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжсэн эрх зүйн орчин бий болгох. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой онцлог салбарын хувьд төрөөс цусан бүтээгдэхүүний нөөц хангамжийн талаар онцгойлон анхаарах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна. Баримтлах бодлого чиг баримжааний талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удаа дараагийн тогтоол зөвлөмж санамж бичиг улсын хурлаас баталсан Монгол Улсын доктортой хөгжлийн үзэл баримтлал 2030, алсын хараа 2050, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-с 30 он хүртэлх үйл ажиллагаа, Монгол Улсын хууль тогтоомжийн 24 он хүртэлх болсонгүй болох үндсэн чиглэл батлах тухай тогтоолыг тус үндэслэн цусны донорын тухай төслийг боловсруулах чиг баримжаа болов. Дэлхийн улс орон олон улсын жишгт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2018 оны мэдээгээр цусны алба бүхий 171 улсаас 123 улс нь үндэсний бодлоготой, 110 улс нь цус хэлбэлтийн аюулгүй байдал чанарыг зохицуулах тусгай хуультай байгаа бөгөөд нэр бүхий гишүүдийн өргөн барьж буй энэхүү цусны донорын тухай хуулийн төслийг холбогдох судалгаа болгон гүрж Оросын холбооны улс, Бүгд найрамдах Хятад ард улсын ижил төстэй байгууллагуудын хууль тогтоомж журам зааврууд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удаа дараагийн цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал хангамжийн бодлоготой холбоотой санамж бичиг зөвлөмжийг өөрийн орны нөхцөл байдал мөрдөгдөж буй хууль тогтоомжтой уялдуулан нийт 8 бүлэг 35 зүйлтэйгээр боловсрууллаа. Хуулийн төсөл батлагснаар хуулийн хэрэгжилт үр нөлөө сайжирч дараах эерэг үр дүн гарна гэж тооцож байна. Үүнд нэгт цус хэлбэл судлалын салбарын эрх зүйн орчин улам болсонгүй болж цус хэлбэл судлалын салбар хөгжин дэвших шинэ боломжууд нээгдэнэ. 2. Иргэд эх орондоо дэлхийн жишгт нийцсэн чанартай тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүртэх боломж нэмэгдэнэ. 3. Цусны донорын сургалт сурчиллага түүний дотор орон нутаг дахь үйл ажиллагаанд ахиж дэвшил гарнаа. 4. Цусны донор шилбүүлэгч эмнэлгийн мэргэжилтэнд тавигдах шаардлага тэдний эрх үүрэг тодорхой болно.
5. Цусны донорын нийгмийн халамж, алдаршуулалт, урамшуулал сайжирч цусны донорын тоо нэмэгдэнэ. 6. Гамшиг нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед цусан бүтээгдэхүүний нөөц хангамж бүрэн шийдэгдэх нөхцөл бүрдэнэ. Анхаарал хандуулсан Улсын хурлын нийгмийн бодлогын байнгын хорооны дарга гишүүд та бүхэнд баярлалаа.